Өдөгч та бүхэн энэ ямар газар вэ гэж гайхаж ээж болох юм. Дотгошоо ороод үзэлдээ. Энэ бол кино илбэр байна гэж одоо мэдсэн байх. Та бүхний сайн тань жижигч идэж байна. Огт танихгүй шинэ хүмүүс ч байна. Аль нь ч гэсэн удахгүй дэлгэцэн дарах киноны баатрууд. Кино илбэр бол уран бүтээл үйлдвэрлэлийн онцгой өрмөц газар. Манай кино урлаг энэ жил 50 нас хүрч туулсан заман эргэн харж байна. Та бүхэн бидний хийсэн бүтээлийг мэдэх боловч кино яаж бүтдэг тухай сайн мэдэхгүй байж магадгүй учраас энэ удаагийн байгууллагын тухай товч танилцуулах гэсэн юм. Та бүхнийг эхлээд кино үйлдвэрийн тулгын чулуу тавилдсан Ахмад Буурлуудтай танилцуулъя. Одоо эднийгээ та бүхэнтэй танилцуулъя. Кино үйлдвэрийн анхны дарга Гончиггүй. Анхны эмэгтэй найруулагч урлагийн гаяа цэцгэлтэн Болдгой. Ууган ажилтан Гомсронгой. Далайхуугой, Самдангой. Мөн кино найруулагч, зохиолч урлагийн гаяа цэцгэлтэн Зандраагой. Анхны дууны операторуудын нэг Жожсронгой. Анхны гэрэлтүүлэгч Лувсан Амжилгой, найруулагч Дашторжгой, ууган ажилтан Яндан Самбуугой, Пүрэн Амжилгой, анхны монтажчийн нэг Дулмаагүй нар хүрэлцэн ирээд байна. Мөн та бүхэнтэй баяраа хуваалцахаар Монгол кино үйлдвэрийн дарга Бямбжив, намын байгууллагын нарийн бичгийн дарга Мегмар Дорж нар манай нэвтрүүлэгт оролцож байна. Гончиггүй 50 жилийн өмнөх тэр дурсан жасаа та манай үзэгчдтэй хуваалцсан. 50 жилийн урд Намжсгийн тогтоодоор 1932 онд кинодрын хараа гэж байгуулагдсан. Нэрийг 10-аад киноны халагчтай тэд нар байл өхөр зэрэг тэгэл аппаратаар нэг эргүүлдэг жилаавтай ингэж эргүүлдэг. Тэгээд шалуу гаргаж явдаг байсан. Тэгээд одоо мэдээтэл 1935 онд шалуу фото үйлдвэр байгуулах шийдвэр гарч тэр шийдвэрийн дагуугаар одоо зөвлөлт толгойдлаас тусалдаг гэрмаараа дайрамшиж цагаар соргогч оператор гүйсэн оператор дэвэж нөхөр шийдвэр дайруулагч эдгээр хийсэн ба. За тэгээд одоо 1936 онд манай кино үйлдвэрийн анхны бүтээл Майн 47 жилийн ой Октябрийн хувьсгалын 19 жилийн ойн тухай баримтат кино бүтээснээр хэлсэн. 1938 онд анхны найруулагч Нацударжин Норжмогийн зам гэдэг вогны хэмжээний уран сайхны киноноос аваад мөнх наримдын сэдвтэй ардын илч социалистад зан үйлийг харуулсан гарын таван хуруу зэрэг олон сайхан кино бүтээл хийснийг харахад өвгөн буурал надад бахархалтай сайхан байна гэж Гончиггүй ярьж байлаа. Кино үйлдвэрийн дарга Бямбжив ярихдаа таны ярьсныг харьцуулж үзэхэд материалын баазын хувьд боловсон хүчний хувьд гаргаж байгаа уран бүтээлийн хувьд хэдэн 10 дахин өсөлөө. За энэ бол манай нам засгаас үндэсний киногийн хөгжил талаар болсон олон талд харах хэмжээний үрдэ юм аа. Манай гаргаж байгаа уран бүтээлийн чанар жилээс жилд сайжирч байна. Манай бүтээсэн уран бүтээлүүд Москва, Ташкент, Лейпциг, Карловар зэрэг одоо газар болдог олон улсын кино наадмуудад оролцож кино фестивалийн тэргүүн шагнал том дипломуудыг авч байлаа. За энэ бол манай кино уран бүтээлийн хөгжлийн нэг төвшин юм аа. За мөн энэ сууж байгаа
манай кино үйлдвэрийн тулгын жолоог тавьсан Ахмад Буурлууд та нөхдөйгөө салгамжлах зүйл бодол тулан автобус бис орнуудад төгссөн мэрэгжлийн боловсон хүчнээр нийслэлд кино үйлдвэр хангагдлаа. Сая кино үйлдвэр маань сүүлийн жилүүдэд зүйл бодол тулан автобус бис орнуудтай хамтран уран сайхны болон баримт кинонуудыг бүтээж байна. Эх орондоо социализмыг бүтээн байгуулж яваа шинэ хүний шинж төрх манай эх орны социалист байгуулалтын бүтээн байгуулалтын ололт амжилтыг кино урлагаас уулзлах ажлыг манай киночид амжилттай хийж байна. Бодохгүй болох кино үйлдвэрийнхаа 50 жилийн ойг манай кино үйлдвэрийн хамт олон дэд уран бүтээл ажлын өндөр их амжилтаар ухтаар шамдан ажиллаж байна. За ингээд та бүхэнд их баярлалаа. Та бүхний цаашдын уран бүтээлд мөн та бүхний амьдралд ад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өргөнө. Тэр үед ийм сайхан аппа техник бол байхгүй байсан юм аа. Эрдэнэгаа бид нар Филонхон Бангараманд орож хорон дүршийн татуулж дараагаар Марваанд орож тэрнийг угааж боловсруулдаг байлаа. Дууны фэтэн найдан дуу бичиж чанар сайтай гаргахыг хичээдэг байсан. 1936-37 оны үед тэр үеийн Улаанбаатар мөн боловсон хотолдоо өндөр гонгор зэрэг олон кинонуудын хальсыг боловсруулж угааддаг байлаа. Тэр үеийн нийслэлийн байдлыг мэдвэж үзэж харах юмч гэсэн цам майдраас өөр зүйл ховорхон байжээ. Чихээр мянган сонссноос нүдээр нэг хар гэдэг үлээ киноны давуу талч үүнд байдаг юм. Халх голын дайн тулаанд оролцож фронтын хэцүү бүхнийг биеэрээ тулсан анхны кино операторын нэг Дембрэл. Манай намзаскаас шинэ үеийн соёлыг хөгжүүлэхэд байнга анхаарч боловсон хүчнийг олон арваар нь бэлтгэж байлаа. Зөвлөлтөд сургууль төгсөж ирсэн анхны кино оператор Ганжуур. Зоригт уулчдын алдрыг мөнхжүүлсэн Ахмад оператор уулчин явах. Ахмад оператор Дүнхэр. Энэ Ахмад операторуудын авсан зураг өнөөдөр улс орны маань нийт соёлын албан фондонд үнэлж баршгүй өв болон үлдэжээ. Манай киноны хөгжүүлэлд зөвлөлт бодулсын ардын жүжигчин Левис Вердлэн, ардын жүжигчин Цэгмэд Ичин хорлоо, гавьяа жүжигчин Свенжив нар ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Бид аппаратан бариад улс нийгмийн бодит түүхийн ондраалын алтан хуудсыг баяжуулсаар байна. Үүний дотор манай намзаскаас улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ соёл боловсролыг дээшлүүлэх талаар зохиож ирсэн аж ахуй соёлын чухал ажил үйлсийг тусгаж нийт олонний хүртэл болгож ирсэн тухай ихээхэн материал. Дэлхийн 2 дугаар дайны үед зөвлөлтийн анд нөхөдөн үзүүлж ирсэн тусламжийн тухай материал. 1945 онд манай арим зөвлөлтийн ялгуулсан аримтай мөр зэрэгцэн тулдаж Японы цэргийн гол хүч болж исэн Квантуны армийг буццэглсэн дайныг төгсгсөн тухай материал. (1945 оны 10 дугаар сард улс орныхон тусгаар тогтнолыг бүхний тэрэн батлан гарын өсөг зурсан нийт ард түмний их баярын тухай материал.
улс оронд маань нэгдэлж хөдөлгөн өрнөж, дайж үед социалист харилцаа ялсан тухай. Эцэст нь улс орныхон тусгаар тогтнолыг баттган хөгжүүлж, нийтийн дайсныг ялгахад хувь нэмрэн оруулан, улс төмний өмнө үргэн биелүүлсэн манай улс нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнээр илэлсэн түүхэн материал хадгалагдсан үндэснийг дурдж болно. Кино бүтээх ажил зохиолоос эхэлдэг. Кино үйлдвэрийн тулгын чулуу тавилцагчдын найруулагч Живжид одоо хийх гэж байгаа мандахыг киноныхон жүжигчний сонголт туршилтыг хийж байна. Уран бүтээлийн бүх ажлыг бүтээлч хамтын сэтгэлгээний жанжин штаб болсон уран сайхны зөвлөл удирдах байдаг. Зургийн дарахад юм бүхэн дээд зэргийн бэлэн байдалд байж чадвал уран бүтээлийн чанарт төдий чинээн тус болно. Ялангуяа зураг авах аппарат онцгой бэлэн байх учиртай. Энэ ажлыг операторын техникийн цэг хариуцдаг юм. Хайхрамжгүйгээс болж хальсан дээр гарсан ганц зураас чигсэн ганц дахгүй гай тарьдаг удаа байдаг болохоор тун нямбай шалгалт хяналт хэрэгтэй байдаг. Зураг авах явц бол хамгийн хариуцлагатай үе. Кино хийх ажлын хувь заяа үндсэндээ энэ үед шийдэгддэг. Анхны зохиол төлөвлөгөөгөө өөрчлөх, нэмж хасах тохиолдол энэ үед гарна. Зураачийн их зургаар хийгдсэн тайз, барил байгууламжууд жинхэнэ байдлаас ялгагдахааргүй зурганд гарах учиртай. Энэ бас л чимхлүүр ажил. Ажиллагаа олон хүн мал орсон зураг авах тун хэцүү. Энэ ажилд бүхэл бүтэн яам, албан газар, аймаг сумаараа дэмжиж тусан идэвчудаа боломжтой. Орой өглөөний 2 зурганд жаахан хэмжээ алдаад наачих бол оочны хідэн сахалж гисэн мондохгүй балаг тарим. Нүүр хувиргах урлаг бол уран бүтээлийн нарийн төвхтэй ажлын явц юм. Энэ бүхнээс гадна байгаль бол тэр ярам бэлэн зургийн талбай болдог. Байгалыг киноныхон үзэл санаа, өгүүлэмжийн дүрслэлтэд зөв зохицуулж чадах явдал бол бүтээлч ололтод тооцогддог юм. Манай хотоохондоо зургийн дийлэнхийг байгальд авч байна. Аль ч нөхцөлд гэрлийн хүчээр л кино хальсанд дүрс буудаг болохоор гэрэл бол киночдын биер бодог гэсэн үг. Бидний гэрийн цахилгаан хэрэглэл манайхны ярьдгаар дээд тал нь 100 лааны хүчтэй. Гэтэл манай ганц том гэрэл 10,000 лааны. Тэгээд энэ дийм гэрэл хэд байгааг харахад той минь мэдэгдэнэ. Зурганд хэрэгтэй юмыг цагт нь олно гэвэл ерөөсөө бүтэхгүй. Тийм учраас үеийн өнгөрөөгөөд хэрэглэгдэх болсон юмс цаг үеийн нүүр царайг харуулж чадах үнэт эд агуурс болон кино үйлдвэрт ингэж хадгалагдаж байдаг юм. Цагаан болоход цоорхой эсхий гуталж тун их хэрэг болох нь бас бий.
олдох боломжгүй зарим нь ингэж хийн. Энэ бол бас л төлөөлж хийсэн юмнасаа ялгар харгүй байх учиртай. Бүр болохгүй юмыг хослол зургийн аргаар хийн. Энд одоо хослол зургийнхан хуучин хүрээний гудамж барилгатай авах зургийн бэлтгэл хийж байна. Ингэж явж кино хасанд буулгаж авсан зургийг халис боловсруулах цэгэд боловсруулдаг. Энд дээрх бүх ажлын дүн гардаг болохоор дээд зэргийн хариуцлага, дээд зэргийн ямбай ажиллагаа шаарддаг. Хайсанд наалдсан ганц хялгас ганц тохгүй. Өдий төдий хөрөнгө сагс үйтгэсэн ажил болдог. Киноны халис боловсруулсны дараа уран бүтээлийн ажлын дүн гарах шинэ шат эхэлнэ. Энэ үед авсан зургаан эвлүүлж алдаа оноогоо мэдээж засаж залруулахын залруулж хөгжим дуу чимээ оруулна. Тийм ээ. Бид үүнийг хэлэлцсэн юм. Дууны өнгө юм. Олны хэсгээ сургууль. Энэ ч олон хэсэг. Харин энэ чинь зөвхөн сандаа юм шүү. Асуудал байвал асуугаарай. Таны хэлчиг ойлгосон. Амьдралын үнэн дуу чимээ, зөв сонголт хийсэн яруу тунгалаг ая, дуу хөгжим, кино урлагийн нийлэмжтэй сайхан бүтээл болдог юм. Ингэж уран бүтээлийн олон шат дамжиж вэж бүтэж бэлэн болсон кино зураг сая үзэгчдэд хүрнэ. Мотор. Шүүм 1-2. Юу яах вэ? Цэцгээ багч. Харин шийгэн сүгэн тараалдаг. Та хурдё. Таныг очихорож уйлдаа. Хурдын итгэрнэ. Киноны уран бүтээлчид бид үзэгчдийн санал хүсэлтийг сонсох, амьдралаа сурах зорилгоор тэдэнтэй олон шижмээр байнгын холбоотой байж уран бүтээлтэй шин тижэл авч байдаг. Үзэгчдтэй уулзсан уулзалт бүхэн уран бүтээлчдэд азтай учрал хөсүүштэй завшаан байдаг. Манай кино урлаг улс орныхон амьдралын бүх талыг хамрах учиртай болохоор ийм холбоогүйгээр амжилт олохгүй. Хийсэн киногийн маань үзэж суухдаа илэрхийлж байгаа үзэгчдийн таашаал сонирхлын байдал ч гэсэн уран бүтээлчдийн гэрхайнууд нь тусгаараа заавал нэгийг бодогдуулна. Иймээс бид үзэгчдтэйгээ хамт кино үзэх дуртай байдаг юм. Ялангуяа ажил хөдөлмөрийн хүмүүстэй уулзаж тэдний дунд байх нь бүрч чухал. Хамаг хэрэгтэй эрдэн сувдаа чухам эндээс л олно. Өөрийнхөө мэрэгжилд бүрэн эзэн байхын тулд бас өөр бусад мэрэгжлийг ч сайн эзэмших шаардлага гардаг. Киноны уран бүтээлчдэд сурсан юм заавал хэрэг болдог.
Бидний киноны нарийн мэрэгжил дагуулсрагсан анхны мэрэгжилтнүүдээс аваад киноны дээд боловсрол эзэмшүүлсэн зөвлөлтийн эрдэмтэн багш нарын ачийг энэ баярт ойныхон босгон дээр гүн хүндэтгэл талархалтайгаар дурсан баярлаж байна. Тим хүмүүсийн нэгэн зөвлөлт холбоотулсан киноны дээд сургуулийн профессор Александр Владимирович Галперин билээ. Энэ сургуульд одоо ч гэсэн олон хүнийг сургасаар байна. Манай киночдын мөр дэлхий дахин даль хэдийнээс гарлаа. Москва, Праг, Парис, Берлин, Нью-Йорк, Мехико, Ханой, Каир, Бээжин, Токио гэд олон газар явж тэр орны амьдрал, өөрийнхөө орны гадаад харилцааны түүх, чухал үйл явдалтай холбоотой зураг авсан нь одоо мөн л үнэл живаршгүй соёлын өв болон үлджээ. Үүний хамт манай киноны уран бүтээлчид гадаад оронтой хамтран кино хийж, манай кино дэлхийн олон улсад гарч киноны их наадмуудад оролцож шагнал авч байгааг дурдахад таатай байна. Монгол өхний сүүн цагаан сэтгэлийн бэлэгдэл болсон алд цэнхэр хадаг мөнгөн аяхтай сүүгэн алс холын зочингийчэндэн өргөн барьж найрамдал нөхөрлөөн дархалж байдаг нь бас л манай кино хайсанд буужээ. Кино урлагийн чанар чансааг улам сайжруулах явдал манай киночдын анхаарлын төвд цаг ямагт байлаа. Малчин ардын хүү эрхэс тэнгэрт гарч сансрын удмаас наримлын дуу хоолойгоо илгээсэн нь кино зурагт мөнхөрөн үлдсэн юм. Манай кино урлагийг хөгжүүлэх нэг чухал үндэс болсон социалист орнуудын киночдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийт социалист орнуудын кино урлагийг хөгжүүлэх асуудал хэлэлцэж тогтмол хийдэг. Социалист орнуудын киноны удирдах ажилтны Улаанбаатарт тулсан энэ удаагийн зөвлөгөөнч манай соёлын амьдралд чухал үйл явдал боллоо. Манай киноны уран бүтээлчид улсынхаас ахуулаад мөн ч олон наадмын зураг авсан та. Харин өөрснөө ингэж өдөрлөг хийж, ялангуяа өөрснийх нь зургийг авч ирсэн тун хавар. Эцэд тэн хагас маань хөдөө явж байдаг болохоор цөмөрөн зэрэг уулзах нь ч хавар. Бид чөлөөт цагаараа волейбол тоглох, олос татах, бүх барилдах зэрэг спортын төрлүүрийн тэмцээн зохион байгуулж, улсын зэрэг цултай тэмэрчдээр уран бүтээлчдийн нэгнийг тэлж байдаг. Энэ өдрөлөг бол бидний хувьд нэг талаар бас л амьдрал судлах мөч болж байлаа. Өдрөлөг хийж байлаа ч гэсэн зарим нь судалбар зураг зурж, зарим нь мөн самбаачлан хүн амьтантай уулзаж, судалбар хийсээр явна. Энэ бол уран бүтээлч хүний сурсан зан. Трус. За. Яран хэдэн адрах сонгуулаа. 80 хэдэн их мөр трус. Ба 80 хэдэн их мөр сонгуулаа. Эндээс одоо эднэрээс чинь ямар хоо арийн энэ зэрэг дүрийн донд сонгоомд трус юм аа. Мөн. За. Балбарын буурч чинь. Балбарын буурч чинь төргөн юм. Төргөн дуралцлаа. Эднэрээс танай цавдрал зарах одоо хэд хүрч байгаа зэрэг. Манай цавдрал зэрэг одоо 14 хүрч байна. Тандуга зэрдийн удамч манай киноны ажил сайхан. Учир нь бид зөвхөн өнөөдөр амьдарч яваа улс биш, уран бүтээлтэйгээ хамт ирээдүйд амьдрах хувьтай улс. Нам засгийн байнгын анхаарал хавьжин ачаар манай киноны материал техникийн бааз өгчиж боловсон хүчнэр хангалтсны түнд өнгөт өргөн дэлгэцсэн кино хийх болж, киноны сэдвийн сар хүрээ өргөжиж,
Одоо жилдийн уран сайхны кино 7, баримтат кино 88 орчим бүлгийг хийж, гадаадын 40 киног монгол хэлний хөрвүүлж, кино мэдээ 24 дугаар, я фильм 24-ийг гаргаж байна. Уран бүтээлийн ажлын 50 жилийн нөрийн хөдөлмөрийн дүнд үзэгчдийн сэтгэлд хоногссон олон сайхан дүр бүтээсэн. Өөрийн нүүрсрээтэй үндэсний кино урлаг бий болж хөгжин, өвөрмөц арга барилтай уран бүтээлчид чадварчиж байгаа явдал бидний гол ололт юм. Манай киночид Энхри намаас бидний гарт татуулсан үзэл сурдлын энэ хүчрхэг хэрэгслийг ямар ч нөхцөлд ямагт бэлэн байлгаж, бүтээлч түмнийхэн оюуны хэрэгцээг хангах үе шин уран бүтээл туурвах эрчим зориг төгөлдөр байна.